Европын холбооны санхүүжилттэй иргэний нийгмийн байгууллагыг чадваржуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь төсөл амжилттай хэрэгжиж туслаа. Уг төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудыг бодлого боловсруулах нөлөөллийн үйл явцад идэвхтэй оролцуулахыг зорж Монголын цахим экосистем дэх тэдний үргийг бэхжүүлжээ. Тухайлбал цахим шилжилтийн тэгш оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлын замын зураглалыг боловсруулснаар төр иргэний нийгмийн хамтын ажиллагааг сайжруулж үндэсний цахим шилжилтийн бодлогод дуу хоолойг тусгах боломжийг бүрдүүлсэн байна. Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн шинэлэг сургалтын хөтөлбөрүүдээр иргэний нийгмийн байгууллагуудыг бодит хэрэглээнд суурилсан цахим хэрэгслүүд, кибер аюулгүй байдлын даатгал, байгууллагын үйл ажиллагааны үр ашиг хүртээмжийг нэмэгдүүлсэн юм а. Мөн иргэний нийгмийн байгууллагуудын хэрэгжүүлсэн санаачлалуудын үр дүнд иргэд e-Mongolia зэрэг төрийн цахим үйлчилгээний платформуудыг бие дааншиглах чадвараа дээшлүүлж, цахим орчны аюулгүй байдал, хувийн мэдээллийг хамгаалах талаар мэдлэгээ сайжруулсан гэлээ. Одоо боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудтай ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд бол харьцангуй айгүй сайн цахим шилжилтийг өөрсдөндөө шингэж ажиллаж байгаа бол байгаль орчин, уул уурхай эсвэл одоо нөгөө тийм малчиттай ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын хувьд бол харьцангуй төвшин бас айгүй өөр байсан. Цахим шилжилтийн үйл ажиллагаагаа 80%-аар нэмэгдүүлсэн үр дүн гарсан. Энэ үр дүнд хүрэхийн тулд маш олон сургалт хөтөлбөрийг зохион байгуулж санхүүжилт олгосон. Өнөөдрийн үйл ажиллагаагаар төслийн хүрээнд юу мэдсэн, цаашид юуг анхаарах ёстойг ярилцсанаа. Иймээс иргэний нийгмийн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна. DIC төсөл нь Монгол улсыг цахим үндэстэн болгох өргөн хүрээний зорилтыг дэмжиж, цахим боловсрол, хүртээмж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний хүчин чармаалтад хувь нэмрээ орууллаа. Иргэний нийгмийн байгууллагуудыг иргэд болон төрийн байгууллагуудын хоорондын гүр болгон чадахжуулснаар тус төсөл нь цаашдын тогтвортой цахим хүртээмж болон оролцоонд суурилсан засаглалыг хөгжүүлэх бат бөх суурийг бүрдүүлсэн юм.